Намасте йогийн ялган багш байна. Тэгээд өмнөх хичээлдэр бүгдээрээ нарны мөрөглийг хийсэн. Нарны мөрөглөн дотроо 2 хуваагддаг. A болон B хувилбар. Өмнөх хичээлдэр бүгдээрээ A хувилбарыг сурсан чинь одоо энэ хичээлдэр арай хүндрүүлсэн B хувилбарыг хийж үзцгээе. Тэгэхээр юуны өмнө бүгдээрээ ширээ байр руу орох хэрэгтэй. Ширээ байрлалаа санахгүй бол бүгдээрээ өвдөгдөндөө бүрний хэмжээний зайтай 2 гарын хаалгыг газар бүрний хэмжээний зайтай 13 чинь аль болох бие биенээсээ зайтай байх хэрэгтэй. Тэг өөрийгөө газраас татах хүчний эсрэг түлхэж байна гэж төсөөлөх хэрэгтэй. Авир гэцээ газраас татаж ав. Амьсгалаа аваа, цээжэд илгээ зүрхээ нэгээд харц тааз руу гаргаад нуруугаа бүгтийлгөөд муур ингэж үнэ муур хийснээр бүгдээрээ нуруугаа халааж байгаа гэх юм уу? Амьсгалаа аваад үнэ гаргаад нуруугаа бүгтийлгөөд муур амьсгалаа аваад үнэ сүүлийн удаа гаргаад нуруугаа бүгтийлгөөд муур амьсгалаа буцаад би ихэд өвшрээ байрлуулъя. Эндээсээ шууд та доош харсан нохоо руугаа орж болно. Энэ таны ер нь бол доош харсан нохооны чинь зай гэсэн. Гэхдээ зарим хүмүүст арай том зайтай бол илүү амар байдаг. Таны өсгий чинь газар хүрэхгүй байж магадгүй. Тийм учраас өсгий чинь бүгдээрээ эхлээд амьсгалаа аваад үлмий дээр хийж үзье. Өвдгөө нуглаад ахар сүлээ дээш нь таад руу газраас түлхье. Хоёр хөлийгөө засвар хараад тэндээ хэсэг бариад амьсгалаа гаргаад өсгийнүүдээ нэг нэгээр нь газар руу чигжээд хөлийгөө хэсгийг сунгаад буцаад доош харсан нохоргоор амьсгалаад хоёр хөлийгөө үлмий дээр ирээд гарахтаа өвдгөө нуглаад урагшаа хоёр гарынхаа хооронд хараад урагшаа айлчмаар алхаад оч. Амьсгалаа аваад хагас үндий гарчин шилдэн дээр чи одоо эндээсээ зулаараагаараа толгоороогоор урагшаагаас сон хавир гизээ татгшоогоо урагшаагаа үсжийн урагжийн гэж төсөөл. Амьсгалаа гаргаад нуруугаа доош нь газар руу хөндрүүлээд өвдгөө энд нуглаад хийл илүү амар. Амьсгалаа аваад хоёр гар таад руу гаргаад хоёр гараа зүрхний хавар тавсаргая. Одоо нарны мөргөл хий амьсгалаа аваад хоёр гар таад руу харц таад руу гаргаад доошо тонгоогоод ирээн булчингаасаа барь эндээс өвдгөө нуглаад гизээ гуйн дээр амраа толгоороо чинь газар лууга хүнд биеийнхээ жинг хандлах үлмээрг өгсөн дээр амьсгалаа аваад хоёр гараа шилбэн дээр толгоо оройгоор уршаа суны хүзүүгээрээ ялангуяа суны хүзүүгээ яг ясмэлхийний хүзүү гэдэг шиг ясмэлхий хуйнаасаа гарч ирж байгаа юм шиг урагшаагаа сунгаад гаргаазар хөлөөрөө хойш алхаад банц амьсгалаа аваад гаргаад цээжээрээ бүгдээрээ доош хавтыг. Амьсгалаа аваад хагас үндий гарын алх чинь цээжийн чинь хоёр талд мөрөөж ихнээсээ зайтай толгоо оройгоороо урагшаагаа суны. Амьсгалаа гаргаад доош харсан нохоо хоёр хөлийнхөө завсар харъя. Амьсгалаа аваад баруун хөл таад руу өсгийгөө хойшоо түлх газраас өөртөө түлх хавир гизээ татгшоо гаргаад хоёр гарынхаа хооронд удаанаар хөл авчраад зарим нэг нь хөлөө урагшаа гараараа татаж болно. Арийнхаа өвдгийг буулгаад амьсгалаа аваад хоёр гар таад руу доошо гүн сая мөрөөж ихнээсээ зайтай эндээсээ гарынхаа үзүүрээр айлуулах дээшиг ургая. Хавир гизээ татгшоогоо татаарай. Гаргаад гар газар амьсгалаа аваад хоошо хөлөө татаад банц эндээс өсгийгөр хоошоо чигжээ толгоо оройгоор урагшаа суны хавир гизээ татгшин. Ахаал нөгөө нэг ясмэлхий шиг ясмэлхийнийхээ хүзүүгээр урагшаа суны гаргаад цээжээр доош хавтыг. Амьсгалаа аваад хагас үндий могоо байрлал толгоо оройгоор урагшаа сунаарай. Игэн цээж айлуулах өргөн болохыг хичээ. Гаргаад газраас өөртөө дэлгээд доош харсан нохоор орё. Амьсгалаа аваа зүүн хөлөө дээш нь таад руу өргөөд өсгийгөө хоошо түлх хөлөө тийлгээд газраас өөртөө түлхий. Гаргаад хоёр гарынхаа хооронд зүүн хөлөө урагшаа татаад аль удаанаар тэр яарах ямар шаардлага байхгүй гараараа хөлөө урагшин авчраад амьсгалаа аваад хоёр гар таад руу гарынхаа үзүүрээр дээшээ сун хавир гизээ татгшин доошо бүгдээрээ сул бие хаяхгүй гэдгийг санаарай. Тийм учраас амьсгалаа аваад аль газраас өөртөө татаж байгаа. Өвдөх гуйныхаа булчин ажилуулад хавир гизээ татгшоогоо гаргаад гаргаазар амьсгалаа аваад хойшоо хөлөө татаад банц гаргаад цээжрээ доош хавтыг.
Амьсгалаа аваад хагас өндийгөөд могоо байрлал толгоо оройгоор уршаа сунаарай. Гаргаад доош харсан нөх. Эндээс амьсгалаад хоёр үлийнхээ үлмий дээр ирээд гарахтаа өвдгөө нуглаад уршаа хоёр гарынхаа хооронд харъя. Айжмаар яаралгүйгээр хоёр гарынхаа хооронд алхаж очоод амьсгалаа аваад хагас өндий. Толгоо оройгоор уршаа суны мөрөө чихнээсээ зайтай хавир гизайлах дотгошоогоо гаргаад доошоо тонгой өвдгөө нугалж болъё шүү. Мөрөө энэ дээр хамгийн гол нь чихнээсээ зайтай толгоо оройгоор газар руугаа хөндрүүлээ. Амьсгалаа аваад хоёр гар таз руу гаргаад хоёр гараа зүрхнийгээр тасраа. Саяных нарны мөргөл Э хөлбөр байсан. Одоо бүгдээрээ B хөлбөр хийцгээе. B хөлбөр нь болохоор амьсгалаад хоёр гарынхаа үзүүрээр газар шүргүүлээд эхлээ санал байрлаар эхлэн тэндээ барь гарынхаа үзүүр уршаасан. Одоо зарим нэг нуруугаар хитэг хотоож магадгүй тийм учраас хавир гизээ татгшоогоо ташаагаараа доошо гүнс. Доороос дээрээс чи харахад өвдөгний чин цаагуур хөлийн чин хуруунууд харагдахаар тэндээ хэсэг барь. Амьсгалаа аваад амьсгалаа гаргая. Дахиад нэг удаа амьсгалаа аваад амьсгалаа гаргая. Сүүлийн удаа энд хэсэг барьж байгаа гэсэн үг. Таны булчин чинь ажиллаа л байгаа гэсэн үг. Амьсгалаа аваад гаргаа доошо тонгоогоод ирээн булчингаасаа барь. Энэ дэр мөн та өвдгөө нуглаад хийж болно. Хамгийн гол нь мөрөө дээш тааз руу үргэе. Тэнгүүд нуруу чинь доошоо сулраад хүндрээд нурууны чинь нуглан бүр хооронд нь зай өснө гэсэн үг. Амьсгалаа аваад хагас үндий гар шилбэн дээр толгоо оройгоор уршаа суны гаргаад гар газар хоошоо алхаад банз хавир гизээ дотгошоогоо энэ дээр бүгдээрээ амьсгалаа гаргахтаа доошоо цээжэр ивтээ. Амьсгалаа аваад хагас үндий бужаанг санаа битгий яа гаргаад доошоо харсан хоёр линхөө завсар хараад хавир гизээ дотгошоогоо газраас өөрсдөө түлхий. Амьсгалаа аваад бар хөл тааз руу гаргаад өвдгөө нуглаад хоёр гарынхаа хооронд авчраад арийнхаа үлийн үлмийг газар үлдээгээд бүгдээрээ өвдгөө тулаад айжмар дээшээ бос. Эхлээд босхийнхаа өмнө эхлээд тэнцвэрээ ол. Тэнцвэрээ олсныхаа дараа өөртөө эвтэйхэн болсныхаа дараа хоёр гараа дээш нь таазруулъя. Доошоо гүн сой. Энэ дээр юу их хэрэгтэй вэ гэхээр уртлынхаа гуй болон ташаагаар доошоо гүн сууж. Тэнгүүд гуй чинь ажил. Доотлынхаа гуйг, хойдлынхаа гуйг дээш нь тааз руу өрг. Тэнгүүд яг идэвхтэй хөлчин хүчтэй болно гэсэн. Тэгээ хоёр гар тааз руу гарынхаа үзүүрээр дээш сун. Нуруугаа хатаахгүй, нуруугаа татгах. Мөрөө чихнээсээ зайтай тэндээ барь. Амьсгалаа амраараа гүнзгий аваад гаргая. Сүлийн удаа амьсгалаа аваад гаргаад аваад төлөө оршин татаа гаргаад бүгдээрээ доош цээжэр хөвтөө. Амьсгалаа аваад хагас үндий могоо байрлал гаргаад доош харсан нөх. Хоёр линхөө завсар хараад эндээ хэсэг 3 амьсгал бариад амрын амьсгалаа амраараа гүнзгий аваад гаргая. Амьсгалаа аваад гаргая. Сүүлийн удаа амьсгалаа амраараа гүнзгий аваад амраараа гүнзгий гаргая. Нөгөө хөлн дээр хий. Амьсгалаа аваад зүүн хөл тааз руу одоо хавир гизээ дотгошоогоо ташаач ингэж нээгдэхгүй шүү. Айлуулах ташаагаа дөрүүлж өсгийгөр хоошо дэлхэд хөлөө тэлхийч. Өвдгөө нуглаад амьсгалаа гаргаад хоёр гарынхаа хооронд гიშгээд зарим нэг хүмүүс нь гараараа хөлөө урагшсан авчирч болно. Өвдгөө тулаад амьсгалаа дэше бас. Хиндээсээ бүгдээр эхлээд тэнцвэр олчих. Тэнцвэр олоход илүү хэцүү байдаг. Тийм учраас зүүлөө зарим нэг нь зүүн тийш нь алхуулаад тэндээ тэнцвэр олж болно. Доошо ташаагаараа гүн суугаад уртлынхаа гуяар ялангуяа хойдлынхаа гуйг дээш нь үргэ. Өвдгөө тэгшлээд амьсгалаа аваад хоёр гар тааз руу доошо гүн сууя. Авир гизээ дотгошоогоо амьсгалаа хамраараа гүнзгий аваад хамраараа гүнзгий гаргая. Ахаарлаа хөлийнхөө ажиллаж байгаа тэр булчин дээр авчир. Амьсгал дээр авчир. Гаргаад одоо эндээс хоёр гар газар амьсгалаа аваад хөлөө хоошин татаад банц эндээ бүгдээрээ 3 амьсгал барь. Гар чинь мөрний чин доор газраас өөрсдөө дэлхий. Эхний амьсгал аваад гаргая. Амьсгалаа аваад гаргая. Сүүлийн удаа амьсгалаа аваад гаргаа цээжрээ доош хавтъя. Амьсгалаа аваад хагас үндий
Могоо байрлал гаргаад доош харсан нохоо. Тэс амьсгалаад хоёр үлийг хөлмий дээр ирээд гарахтаа өвдгөө нуглаад хоёр гарынхаа хооронд харъя. Тэс айчмаар нэг нэгээрээ эсвэл нэг том алхаад оч. Амьсгалаа аваад хагас үндий гар шилбэн дээр толгоороо угшаагаа сун. Гаргаад доошоо тонгоо. Энд дээр яах вэ гэдэг нь яах вэ гэвэл мөрөө дээш нь тааз руу тат. Амьсгалаад хоёр гарынхаа үзүүрээр газар шүргүүлээд бүгдээрээ сандал дээр хийсэн. Ахаад дээрээс чи харахад хөлийн чин хурнууд өвдөгний чин цаагаар харагдахаар хавир гизээ дотгошин ташаагаар доошоо гүнсвийг гараараа урагшаага сунжин гэж төсөөл. Зарим нэг нь доошоо харж олон тэнцвэрч алдрах гэдэг л урагшаага зарим нэг нь дээшээ харж болно. Гаргаад бигээд өдрөө. Тэсээ бүгдээрээ Сүрэ намаскара A болон B хийхлээр нарны мөргөл A B хийхлээр би чинь ингээд халаад зогсоод тасгал хийхэд бэлэн болдог учраас эндээсээ бүгдээрээ мод байрлал хийцгээе. Мод байрлал хийхийн тулд хөлийн чинь уул буюу давхаа чинь дөрвөн өнцгөөрөө баттай газартай бат бүх гიშгсэн байх хэрэгтэй. Хоёр гараа ташаан дээрээ тавиад доошо ямар нэгэн цэг эсвэл ямар нэгэн хөдлөхгүй объект руу хараад бар үлийнхээ үлмий дээр эхлээ зүүн үлэн дээрээс эхлэе. Амьсгалаад айжмаар бар үлээ өргөө шаанаасаа бариад баруун гуйныхаа дотор тал тавь. Нөгөө цэг рүүгээ харсан чигээр анхаарлаа тэр нөгөө цэгэн дээр авчир. Мөрөө сул. Одоо дээшгээ өсчин гэж төсөөл. Харцаа салахгүйгээр. Ингэж харцаа ямар нэгэн цэг дээр төвлөрүүлснээр таны анхаарал чинь нэг газар тогтоод анхаарал чинь сайжирдаг байгаа. Тэс зарим нэг нь хоёр гараа дээш нь тааз руу үргэж болно. Тэндээ барь. Ингээр амьсгалсан чигээр хөлийнхөө уулыг яг модны үндэс салаа гэж төсөөлөд шалаар нэг үндсэн ингээ газраар нэг ургаж ийн гэж төсөөл. Харин таны гар чинь мөчөршгөн дээшээ ургаад дэлгэрч ийн гэж төсөөл. Дээшээ сун гаргаад сул. Дараагийнх дээр нөгөө хөлн дээр баруун хөлөө газартаа бат бүг болгоод хоёр гараа ташаан дээр зүүлийнхээ хөлмий дээр амьсгалаад айжмаа шаанаасаа барьж агаад баруун гуйныхаа дотор талтай. Зарим нэгд нь энд хийхэд тэнцвэр нь үнэхээр алдрах гэдэг байвал энэ доор ч хийсэн болно ялгаагүй. Энэ дээр ч хийсэн болно. Алтраад байвал эндээ байлгаж болно. Гэтэ энэ дээр хийгээд үз. Хоёр гараа зүрхнийхээ урт эсвэл дээшээ ургаж ийн гэж төсөөл. Бүр хэцүү. Өөртөө сарахыг хүсвэл бүгдээр нүдэн анчиж болно. Дэсэг нүдэн аваад амьсгалаа аваад гаргаад сул. Өнөөдрийн хичээлээр бүгдээр нарны мөргөл А болон Б хувилбарыг хийж сурсан байгаа. Мөн мод байрлалыг хийж сурсан. Мод байрлал нь болохоор зогсоо байрлалын төрөлтөд ордог. Зогсоо байрлалыг хийж сурснаар болохоор бидний хөл чангаж дараагийнхаа тасгалуудыг хийхэд илүү амархан болдог. Тийм учраас нарны мөргөлөө өдөр бүр хийж хөвсгөө. Дараагийн хичээл хүртэл түр баяртай. Намасте.